Өнөөдөр 50 дотоо хүмүүсийн мөнгөгүй байгаа шалтгаан мөнгөн дээр гаргадаг алдааны тухай яриа. За 50 дотоо хүмүүс маань ингээд нэгэн бариад аваад хийлээ, ажил хийлээ. Тэгээд нөгөөдгөө ингээд хийгээд явж идэл сонирхлыг нь дахиад дундаа юм татаад тэрийг чимэг санагдаад тэрийг хийгээ явчихна. Тэгээ байжсэн чи дараагийн юм дахиж гарч ирээд ингээд сонирхол нь өөрчлөгдөд идэв. За тэгвэл тэр хүний мөнгө амжилт нь хаана идэг вэ гэхээр ерөөсөө нэг зүйлийг барьж аваад ерөөсөө тууштай хийх. Яг энийг үзэж чад 50 татаа хүн бэ. Та яг бодороо те би ингэж юу н хэдийн сонирхолтой хэдийн юм хиймээр байгаа байлаа. Тэндээс хамгийн одоо миний хийх дуртай ингээ удаан хугацаанд хийх боломжтой юу билээ гэж бодоод тэрийгэ барьж аваад удаан хугацааны туршид хийх юм бол тэр чинь л танд амжилт мөнгөж авчирна. За энэ митийн тодорхой мэдээлэл таалагдж ил намайг дагаарай. За тэгээд дахиад нэг гоё юм хэлгээд дараагийн 7 хоногийн сүүлээр яг энэ яриад байгаа мөнгөтэй холбоотой яриад байгаа бүх зүйлийг нэг доороос сууж авах ийм 2-3 хоногийн марафон явуулах гэж байгаа. Тэгээд пэйжтэйг хамт байжгаад хүлээж байгаа. Тэгээд би зар гаргахаар нэмэлт илүү тэг өөрийгөө болов бусдыг мэдж авъя гэх юм бол тэрүүгээр ороод ирэх.